Одоо зуны уйлал болохоор зэрэг бид нар ингээд аял цугаалгаар их явж байна те. Тэгэхээр одоо ингээд яг айраг таргаа ууж байна. Тэгээ дээр нь одоо хорхоо богоо идэж байна те. Жишээ нь ингээд одоо ингээд 4 удирлын чанартай идэх хэрэгтэй гэж байна те. Тэгэхээр ингээд одоо зуны уйлал болохоор ингээд гал мах одтой. Тэр зун ч ингээд нар их яаж те дороос ингээд халуун оргиж байна. Ялангуяа идэр залуу насны хүмүүс ч ингээд өөрөөсөө махуудын ингээд онцлог нь халуун байдаг. Гэтэл одоо тэн дээрээ одоо ингээд энэ хоёр халуун юм дээр нэрэд халуун хоол идэхэр чинь гал дээр тос хийж юм шиг ингээд оргилж буцлаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бол ердсээр нь буруу идэ ундаа байна. Одоо ингээд чинь туранхаа ингээд одоо хийхтэй хүмүүс бол сайхан зохино. Яагаад ингээд унтаад амраад ялангуяа ингээд оюуны ажил хийж байгаа их ингээд ачаалтан хүмүүс ингэж идэж болно. За энэ дотроос шүү дээ одоо ингээд элэг цэсний өвчтэй хүмүүс. Харахад тэр ингээд нүур ам нь улаан, тэг нүд нь улаан, ингээд амнаас нэгөө нүрч байгаа. Өөрөө л дотор эрэхтэн элэг цэсний халуунтай, өөрөө л одоо ходоодын шарахтай. Тийм хүн идэх юм бол одоо өстө жинхэнэ нойруулж байгаа нь өрөвсөл болж байна. Тэр чинь ингээд одоо тэр цэс чинь ингээд маш ингээд улам халуун болоо ихээр ялгарч шít. Тэгмүүд нэг талаас нь нойруулж байгаа, нөгөө талаас нь 12 нь бол цэс чинь ингээд шүүрлээс өөх цэсийг боловсруулах гэдэг ингээд гарч ихсээд ирэхээр сугаараа дамжиж нойруулж байгаас очирч. Тэгэхээр тэр өөрөө их тэр халуун одоо их өөх их одоо цэстэй хүн идэх юм бол тэгээд нөгөө цэс чинь маш ялгараад тэгээд ингээд атак өгдөг байхгүй. Тэгэхээр энийг бол яг ингээд залуу эдэр насны тийм магтаашилт хүмүүс нь идэт хэрэг байна. Чи одоо хүн хүний онцлог гэдэг чинь баггүй. Нагтл нөгөө нэг ядраанд орсон ажил өөрөөсөө нойр холгүй ажиллаж байгаа юм чинь тэгээс сайхан ажиллаад амрах хэрэгтэй. Тэгээ тэр гэхдээ бас ингээд 100 эдэн ундаанд орол ингээд одоо тэр чинь айгүй олон хоногоор ингээд аялж ядарсан хүмүүс л хаяа идэж болж байгаа байхгүй. Тэр чинь ингээд амралт болоод сайхан болчихж шít. Энэ дэр бол архийг нэг нэмж болохгүй шүү дээ. Зарим хүн болоор байгалийн бүтээгдэхүүн шүү дээ, тийм ээ. Монгол бол хамгийн гол нь яагаад дэлхийн хүмүүст тохирсон анагаахны системтэй гэдэг гэхээр зэрэг манайх л 4 удиралтай байхгүй юм. Жишээ нь одоо модтой жишээлээ л энэ мод энэ тий. Хавар болохоор зэрэг яах вэ? Намар болохоор зэрэг яах вэ гэж ингээд навчиг өвдөх тий. Тэгээд ингээд эн чинь хайж нэхэр зэрэг одоо ингээд тэр хүн яг адилхан. Намар болоод өвөл болох гэж байгаа юм чинь энерги татгшаа хураах хэрэгтэй шүү дээ. Тэгээ эн чинь навчиг өвчөд энерги нь үндсэндээ хадгалчихж байгаа байхгүй. Тэгээ ингээд өвлийн уйлалд одоо энэ он бинд орох гэж чинь тий. Гэтэ адилхан хүн одоо ингээд намар болонгот шар усныхаа нөх ингээд хаагаад эхэлж чинь. Яг өвлөөс хамгаалаад өвөл ингээд даарахгүй тул бүх энерги доторшоо татчих шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг дотор их энерги байна да. Одоо элэг зүс бөөр чи ходоод чи ингээд ажиллаж эхэлж чинь тий. Тэгэхээр яах вэ гэхээр зэрэг одоо өвөл ингээд даарахгүй тул хүн чинь нөгөө нэг махан хоол одоо идээд эхэлнэ. Яг тэр дотор ирэхсэн чи хүчтэй ажиллаж байгаа учраас тий чи 100 хамгүй болсоод ингээд цусаа боловсрол явчихна. Тэгээд хавар боллоо. Хавар болонгот ингээд 100 болох гэж байгаа юм чи хүн чинь ингээд цэцэг ингээд дэлбэлээд эхэлж шít нахайлж шít. Тэр чи яах вэ гэхээр зэрэг өвөлжөнгөө ингээд энерги цэцсэн. Одоо тэгээ сайхан ингээд жоохон амарна тий. Тэрнтэй адилхан хүн чинь ингээд шар усны ингээд дэлгэгдээд дотор хураагдсан энерги чинь гараад эхэлж байна. Тэгэхээр чин дотор ирэхти яаж өгнө өвөлжөнгөө ажилцсан өөрхө ходоо чи амрах гад. Тэгэхээр зэрэг ингээ хүн амт яах вэ хавар болохоор жоохон дархлаа моч гэж яг бүх энергид гадагшлуулж байгаа учраас тий. За тэгээд одоо ингээд 100 боллоо. Бүх нэг ингээд шар усны хүн гарсан. Халуун болж байгаа учраас хүн чинь ингээд гадагшаа хөлрөөд тэгээд ингээд сайхан сэрүүсэж ирж байна. Яг энэ 4 уйлалтай ингээд хүнтэй ингээд холбоотой энэ эдийн ундаага басгацуулдаг. Тэгээд 100 болонгууд нэг шар ус ч мөр дээрсэн ходоо ч мөр одоос амархсан гэж байгаа ш. Тэр үед нөө цагаан иддэг. Тэгээ өвөл болохоор 100 яагаад хүн ингээд одоо сая хорхог бодгийг хүмх хийж болох вэ гэж нөө ходооч өөрхөө ядарсан ш. Би нэг амрал да ямар хэцүү юм бэ гэж ятлаа ингээд идэд бахаа идэх юм бол ядарсараа ходоодны өвчтөө нэг би хараа шуун тавьчихсан гэл айгүй ингээд ядарсан духамхын ингэсэн царай нь хар даацсан мэт. Тэр чи юу гэж нөхөр зэрэг одоо ходоод нь гимтсэн байна. 100 амраагаагүй ш. Тэр 100 бол хөнгөн мэдчихсэн. Тэр одоо ингээд бид нар аял зуулгаж явахдаа бол хаяа бид нар өргөж өдөр болгоо идэх юм биш. Хаяа бол хорхо бодгоо идэхэд тэр одоо нөөхөд хин дотор байгаа тэр ядаргаас хүмүүс чи ядаргаа нарилж байна. Энэ бол бас имчилгээ.